Бэлгийн хүчирхийлэгчийг таних 9 шинж тэмдэг. Хэрвээ та эмэгтэй хүн бол хизээ нэгэн цагт хамтрагчаасаа хэрвээ чи надад хайртай юм бол хайртайгаа батал хоёулаа хос юм чи заавал надтай бэлгийн харилцаанд орох ёстой гэх мэтчлэн мэдрэмжийг хандлагыг авч байсан байх магадaltaй. Бүр цаашлаад өөрийнхөө хүсээгүй үед бэлэн биш байхдаа бэлгийн харилцаанд орсон байхч магадлал өндөр. Ер нь хосуудын хооронд бэлгийн хүчирхийлэл гэж байдаг уу? Энэ талаар дэлгэрэнгүй мэдэж авцгаая. 2017 онд нийт 6914 эмэгтэйгээс орон даяар судалгаа авахад тэдний ойролцоогоор 8 орчим хувь нь амьдралынхаа туршид ядаж нэг удаа хамтрагчийнхаа зүгээс бэлгийн хүчирхийлэл өртөж байсан гэсэн үр дүн гарч байна. Ер нь бол таны 10 жил танилцсан эхнэр аль эсвэл дөнгөж уулзсан танилцсан эмэгтэй байсан ч гэсэндээ тухайн нэг хүсээгүй багт нь аль эсвэл бэлэн биш багт нь бэлгийн харилцаанд орох хэрэг хэндэж байхгүй. Тэгвэл танд яг одоо хамтрагчаа хүчирхийлэгч хэсгийг таних 9 шинж тэмдгийг зааж өгье. Хамгийн нэгдүгürt нь таны хүсээгүй үед та бүр эсэргүүцээд үгүй гэж хэлсэн ч гэсэндээ заавал зүтгэсээр байгаад бэлгийн харилцаанд орохыг шаардж байна. Хоёрт нь өөрийгөө таны найз залуу магадгүй таны нөхөр ухраас гэдэг шалтгааныг бариад таны хүслийг үл тааж байв. Гуравт нь согтуу үедээ хүчээр бэлгийн харилцаанд орохыг шаардвал дөрөвт нь бэлгийн харилцааны үед зөвхөн өөрөө таашаал авах, өөртөө тохируулах байдлаар ханддаг, өөртөд нь ямар байгааг сонирхдаггүй бол санаа тавьдаггүй, хайхардаггүй бол. Тавт нь хүүхдүүдэд унтаагүй байхад эсвэл нөгөө өрөөнд хэн нэгэн байхад бэлгийн ажил хийх шаардаж тавгүй тохгүй мэдрэмж өгдөг бол. Зургаат нь бие махбод болоод сэтгэл санаанд ч хаалтаж таныг хүчрхийлснийхаа дараа бэлгийн харилцаанд орохыг шаарддаг. Долоот нь бэлгийн харилцаанд орохдоо таныг тамалсан хэрцгийлсэн үйлдэл гаргадаг бол. 8-нд бэлгийн замын халдвар төвчдөгөө мэдсээр байж танд халдаах, цаашлаад хүчээр жимсэн болгохыг оролдох гэх мэтчлэн байдлаар бие махбодод ч хохирол учруулахыг оролдвол. Хамгийн сүүлийнх нь таныг өвдсөн, таныг жирэмсэн байх үед, сарын тэмдэг ирсэн байх үед, магадгүй төрөө дудаагүй байх үед гэх мэтчлэн таны хамгийн тухгүй таагүй үеүдэд хүчээр бэлгийн харилцаанд орохыг шаардаж таныг ойлгохгүй байвал. Хэрвээ дээрх үйлдэлүүд танд тохиолдсон бол та ямар арга хэмжээ авах ёстой вэ? Нэгдүгürt нь охид эмэгтэйчүүд эрхийг хамгаалах, мэрэгчсэн байгууллага, сэтгэл зүйчид хандах. Хоёрдугаарт нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандаж нөхөн өрчгөн эрүүл мэндийн тусламж дэмжлэг авах. Гуравдугаарт нь мэдээж танд тухайн мөчөд эвгүй мэдрэмж төрүүлж байгаа, зовөр, өвдөлт өгж байгаа гэдгийг хүчтэйгээр илэрхийлж эсэргүүцэх. Дөрөвдүгээрт нь хосол учраас заавал бэлгийн харилцаанд орох ёстой, хосуудын хооронд бэлгийн хүчирхийлэл гэж байдаггүй гэдэг хэвшмэл ойлголтыг эвдэж өөртөө ч мөн хамтрагчдаа ч маш сайн ойлгуулах. Тавдугаарт таны бие зөвхөн таних учраас хэнийг ч хүсээгүй байхад чинь хүрхийг хүлэмжшүүлэхгүй байна. 6-дугаарт эрүүгийн үйлийг маш сайн судалж энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар маш сайн мэдээлэлтэй байна. 7-т нь та өөрөө хүчирхийлэл өртөөгүй ч гэсэндээ ямар нэгэн хүчирхийллийн хажуугаар дугаа чимээгүй өнгөрдөггүй зоригтой байх. Хамгийн сүүлд нь хэрвээ та өөрөө энэхүү бичлэгийг үзэж хүчирхийллийн талаар мэдээлэлтэй болсон бол бусд хүмүүс ч гэсэн түгээж тэр хүмүүст хүчирхийллийн талаар боловсрол олгоорой.